Та яг одоо илүү уруу суугийг хүлээн авч сонсож байна. За ингээд өнөөдрийн дугаараараа Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай Мелания Трампын тухай ярих болно. Мелания Трамп Америк мөрөөдлөө биелүүлэхээр Америкийн нэгдсэн улсад цагаачилж ирсэн эмэгтэй. Түүний амьдрал загвар өмсгчийн карьераас Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай боллоо хэрхэн өрнөсөн бэ? Мелания Трамп үргэлж тэр бомтон ерөнхийлөгчийн загварлаг эхнэр байгаагүй тэрээр жижиг хотоос гаралтаач алдартай сэтгүүлийн нүүрэнд гарч цаашлаад Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай болсон юм. Тэр жижиг хотын том зорилготой охин байсан байна. Мелания 1970 оны 4 сарын 26-нд Словен улсын Ново Место гэх жижиг хотод төржээ. Төрсөн нэрийг нь Мелания Навс гэдэг. За түүний хүүхэд ахуй нас нь Америкийн цагаан ордны тансаг амьдралаас маш хол байсан бөгөөд тэрээр холын үйлдвэрийн янангуудаас нь утаас авсан жижиг хотод өнгөрөөсөн юм. Меланиагийн багын найз нь түүний талаар ярихдаа тэр хүүхэд байхын л төрсөн хотоосоо явахыг мөрөөддөг охин байлаа. Оюутан байхдаа маш сайн зохион байгуулалттай, сахилга баттай, ёс зүйтэй оюутан байсан гин. За эдгээр шинж чанарууд бол одоо түүнийг Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай байх ёстой чухал шинж чанарууд гэж үзэж байна. Тэрээр ахлах сургуульд орохоор Словен улсын нийслэл Любляна хот руу нүүжээ. Меланиаг Любляна хотын гудамд алхаж явахт нь нэгэн гэрэл зурагчин түүний гоо үзэсгэлэнтэй содон төрхийг фото зурганд буулгаснаар энэ бүх амьдралынх нь эхлэл тавигдсан юм байна. Ингээд 16 наснда загвар өмсгчийн карьераа эхлүүлж Европ даяар аялж Герман, Франц, Итали, Англи хэлээр ярьж сурсан байна. Энэ бүхэн Словены жижиг хотоос гаралтай охинд том амжилт байсан юм. Олон жилийн өмнө Меланиагийн анхны зургийг дарсан зурагчин түүний тухай дурсан ярихдаа анх түүнийг харахад их өндөр охин байсан. Тэрээр их үзэсгэлэнтэй байсан ч барагтаа инээмсэглэдэггүй охин байлаа. Мелания ичимхий бас айсан учраас инээдэггүй байсан. Гэвч удалгүй тэр бие барихаа болж фото зургийн студид маань зураг даруулахаар ирсэн юм а гэсэн. Энэ үйл явдал ирээдүгээ томоор төсөөлдөг залуу охины хувьд цоошин ертөнцийн үйл хандлагыг бол нээж өгсөн эхлэл нь байсан юм байна. За Мелания Америк руу явах боломжуудыг олж мэдснийхээ дараагаар 1996 онд Америк руу цагаачилж Нью-Йорк хотод шинэ амьдралаа эхлүүлсэн. Хамгийн анх Мелания KitKat Craft болсон загварын 7 хоногийн үдшилэг дээр ирээдүйн нөхөр болох Дональд Трамптай танилцж байжээ. Тэд 2005 онд гэрлэж 2006 онд хүү Барун Трамп нь төрсөн байдаг. Меланиагийн найзууд нь түүнийг өөрөөсөө 24 насаар ах хүнтэй гэрлсэнийг нь сонсоод бүр гайхаж, бүр шоконд орсон байна. За эцэстээ тэд бол үүнийг хүлээн зөвшөөрч эвлэржээ. Меланиагийн эцэг нь нилээд хатуу зан чанартай хүн байсан бөгөөд түүнийг Виктор Навс гэдэг. За тэрээр бол коммунист намын гишүүн хүн байсан. Виктор Навс анх жолоочоор ажиллаж байгаад Югославийн коммунист намтай холбогдсноор төрийн өмчит автомашины үйлдвэрт автомашины эд анги нийлүүлэгч болсон. Тэгээ нийлүүлэгчээр ажиллаж байсан гэсэн мэдээллийг интернетээс оллоо. За ингээд 2016 онд JQ сэтгүүл Меланиагийн эцэг нэгт ахаас нь ярилцлага авсан байна. За энэ сэтгүүлийн бол ярилцлаганд тийм ээ түүний ах бол ярилцлага өгөхдөө эцэг Виктор Навс нь Меланиагийн ээжтэй танилцаж гэрлэхээс өмнө Мария гэх эмэгтэйтэй холбоотой байсан. За ингээд Мария бол Виктор Навсын хүүхд төрүүлсэн байна. Виктор Навс энэ хүүгийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. За бүр цаашлаад хүүхдийн тэтгэмж төлөхөөс татгалзаж шүүхэд ширүүхэн зарга үүсгэж байсан гин. За шүүхээс эцэг тогтоолго шинжилгээг авч хүүг бол Виктор Навсын биологийн хүүхэд болохыг тогтоосны дараа шүүхээс түүнийг алавдан хүүхдийн тэтгэлэг төлүүлж байсан юм. За энэ бүхний эцэст бол Виктор Навс төрсөн хүүгээ хизээнч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. За түүний хүү бол одоогоор 50 гарсан хүн байдаг бөгөөд Денис гэдэг юм байна. За Денис жижигхэн байранд бол даруухан амьдардаг. Түүний ээж Мария нас барсан бөгөөд Денис JQ сэтгүүлд өгсөн ярилцлаганда эцэг нэгт дүү болох Меланиатайгаа уулзахад бол бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Мелания JQ сэтгүүл дээр гарсан эцэг нэгт ахтай гэдэг мэдээллийг сонсоод эхэндээ шууд татгалцсан байна. За эцэг нэгт ах гэдгийг нь тогтоосон шүүхийн бичиг баримтыг үзснийхээ дараагаар тэрээр эцэг нэг ахтай гэдгээ бол мэддэгэ гэжээ. Мелания ахтай гэдгээ мэддэгэ олон жилийн турш ярилцлагандаа хэлж аавынхаа хувийн нууцыг хүндэтгэж явдаг гэсэн байна.
Меланиагийн ээж Амалия авахалчтай эмэгтэй байсан. За Амалия залуу наснда өөрийн эцэг эхийн сонгон тариалдаг сонгоны ферм дээр ажилладаг байсан бөгөөд 1964-өөс 1997 оны хооронд хүүхдийн хувцсны улсын үйлдвэрт ажиллаж нэхэмлийн хээ урлаач байсан байна. Амалия хоёр охиноо ганган хувцаслаж загварын гоо зүй мэдрэмжтэй болоход бол гол үүрэг гүйцэтгсэн эмэгтэй. За Мелания дээрээ нэг төрсөн эгчтэй бөгөөд эгчийг нь Инес гэдэг. За тэр загвар өмсгч болохыг хүсдэг байсан ч аргагүй. Учир нь бол тэр өсвөр наснда эгчтэйгээ хоёулаа нүүр буудалд хувцас загвар сонирхож Металлика хамтлагийн дууг сонсож Любляна хотын поп хөгжим шүтэн бишрэгчдийн ордог бааранд орж зугаацах дуртай охин байжээ. Ахлах сургуулаа төгсөөд архитекторын сургуульд орсон ч Мелания сургуулаа хайсан байдаг. За Славяны их сургуульд эрдэмийн зэрэг хамгаалсан гэж түүний Facebook хуудсанд бичсэн байсан. За гэвч 2016 онд NBC мэдээний сувгаар Меланиагийн намтрыг ярихдаа Парисын Милан хотод загвар өмсгчийн карьераа ахиулахын тулд сургуулаасаа төр завсарлага авсан гэж бичсэн байна. За Меланиагийн Любляна хот дахь их сургуулийн профессор NBC-д өгсөн ярилцлагандаа бол түүний сургуулаа төгсөөгүй гэдгийг баталжээ. Мелания хамгийн анх 1987 онд сэтгүүл дээр зураг гаргасан байдаг. За түүний гэрэл зурагчин байсан Ерихо дурсан ярихдаа Мелания камерын өмнө гараад ичиж байсан ч тун удалгүй дасаж маш сайн зааврыг дагаж зураг авахулж байсан. Түүний авахулсан анхны зургууд хөл нүцгэн байсан нь яг үнэндээ бол түүний хөлөнд таарах арзмаартай гутал манай зургийн студид байгаагүй юм аа. За Мелания 40 арзмарын гутал өмсдөг 180 см өндөр эмэгтэй юм байна. Зурагчин Ерихо тухайн үед Меланиагаар тоглоод ингэж хэлж байсан юм байна. Мелания чи том хөлтэй юм чинь яг л том хөл шиг их баян амьдрах байхаа гэж хэлж байсан. За энэ бүхэн ч биелэлээ олсон байна. 1992 онд болсон Славяны оны шилдэг дүр төрх нэртэй зохион байгуулагдсан загвар өмсгчдийн тэмцээнд Мелания орж 2 дугаар байранд шалгарч байсан. За энэ тэмцээний дараа тэр загварын карьертаа анхаарч Парисын Милан хот руу явсан байна. Гадаад руу явж шинэ амьдралаа эхлүүлснээс хойш Мелания Славян улстай хуучин найдварсаа холбоогоо бүр мөсөн тасалсан байна. 1996 онд Милан хот дахь загварын агентлагийн төлөөлөгч байсан Сэм гэх эрэгтэй хүн бол түүнд Америкийн виз гаргахад нь тусалж дэмжсэн байна. Мелания өөртөө маш их ихтгэл найдварыг тээж Америкийн нэгдсэн улсыг зорьсон. За гэвч Нью-Йорк хотод загвар өмсгч болох нь амаргүй ажил байлаа. Учир нь Мелания тухайн үед 26 настай байсан нь загварын салбарт хөгшин тооцогдож байсан. Тэр ч бүхэл 20 гарчихсан л бол тухайн үеийн загварын салбарт гологдох хандлагатай байсан гин. За ингээд Меланиагийн Нью-Йорк хотын өрөөний хамтрагч нь бол ярихдаа за бидний нас хамаагүй хөгшөндөө тооцогдож байсан учраас Мелания бит хоёр бол Нью-Йорк хотын загварын салбар бол ээлгүй байсан. Мелания хангалттай ажил олж чадахгүй маш их бухимддаг байлаа. Учир нь тухайн үеийн загварын агентууд сэтгүүлийн нүрэнд зураг авахулах охтуудыг шалгаруулж авахдаа хамаагүй залуу охтыг сонгодог байсан юм а. Тэр үргэлжил энд тэнд очиж зураг авалтанд шалгаруулалтанд оролцож шалгалт өгдөг байсан ч тэнцдэггүй байлаа. Тухайн үед бүр Мелания өөрийгөө тижээх хэмжээний мөнгө ч олоход хэцүү болж ирж байсан юм а гэсэн байна. За ингээд Мелания өөрийгөө Европт байсан загварын сайхан үеуд нь Нью-Йорк хотод ирээд дууссан гэж ярьдаг байв гэж хэлсэн байна. За түүний хүмүүс гоо сайхны мис засал хийлгсэн тухай ярихад Мелания энэ бүх яриаг үүсгэж огт гоо сайхны мис засал хийлгээгүй бөгөөд эрүүл амьдралын хэм маягийг эрхмэлдэг, арьс гоо сайхандаа илүү анхаардаг гэж хариулсан байна. Тэрхүү хатагтай маань ерөнхийдөө өөрийн ээжгээ сайхан намблаг хөтлөхийг хүсдэг гин. За Нью-Йорк хотод модель байхдаа Мелания жингээ барихын тулд өдөрт 7 ширхэг жимс иддэг байсан, өөр юу ч иддэггүй байсан гин. Бас үдшилэгт явж наргиц цэнгэх тийм ч дуртай байгаагүй бөгөөд эртхэн гэртээ ирж амарч гоо сайхандаа анхаарахыг илүүд үздэг охин байсан гинэ. Ингээд 1997 онд болсон жижиг өөрчлөлтөөс түүний амьдралын томоохон өөрчлөлт эхэлсэн юм байна. За түүний танил нэгэн эр нь Мелания Kit Kat Club-д урьснаар тэрээр ирээдүйн нөхөртөөгөө танилцаж хүүтэй болж бүр цаашаа цагаан ордонд орж Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай болон амьдрах болсон юм а. Анх Дональд Трамп түүнээс утасны дугаарыг нь асуухад бол Мелания утасны дугаараа бол Трамп төхөөс татгалцсан. Харин оронд нь Трампын дугаарыг асуусан байна.
Трамп Меланиатай танилцахыг үнэхээр хүсэж байсан бөгөөд өөртөөгөө холбоо барих боломжтой бүх мэдээллийг тухайн үедээ Меланиад өгсөн гэж байна. За ингээд энэ оройн Клавд болсон үдшилгээс хойш 7 хоногийн дараа Мелания Трамп руу залгаж тэр хоёр болзож уулзсан байна. За тэр Трамптай болзож эхэлснээс хойш Меланиагийн 2000 оны 1 сард авахсан JQ гэх Британи сэтгүүлийн нүүрэнд гарсан хагас нүцгэн зургуудыг олон нийтэд дийлгэж нилээд хил ам үүсэд исэн. За энэ үед бол Дональд Трамп тийм ээ Меланиагийн зураг гарсан JQ сэтгүүлийн бүх дугаарыг оффистоо авчруулсан бөгөөд тэндээ устгасан гэсэн яриа байдаг. Яг үнэндээ бол сэтгүүлийн нүүрэнд гарсан хагас нүцгэн зургууд нь Меланиагийн хувьд хамгийн том амжилтуудынхан нэг байсан гинэ. Тэд 2005 онд Palm Beach дэх тэнгисийн ирэг дээрх Bethesda сүмд тансаг хурмын ёслолоо хийж дараа нь Mar-a-Lago гэх Клавд үдшилэг хүлээн авалтаа хийсэн байна. За Мелания хурмын дээр Christian Dior брендийн торгомсог материалтай 5 метрийн урт ундсан хормойтой цагаан өнгийн тансаг хурмын дайсанцыг өмшсөн байсан. 2006 онд хүү Барун Трампнд төрсний дараа тэд Трампыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болохоос өмнө Трамп цамхагт тухтай сайхан амьдарч байсан. Трампыг Америкийн нэгдсэн улс болсныхаа дараа цагаан ордон руу нүүсэн ч Мелания бол Трамп цамхагта хэсэг хугацаанд амьдарсаар байсан бөгөөд тэндээсээ нүүх дургүй байсан гэнэ. Тэрүүн хатагтай болохоос өмнө Мелания үнэт эдлийн бизнест хүчээ сорьсон ч амжилт олоогүй бүтлгүүцсэн. За дараа нь арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эхлүүлсэн ч мөн л энэ бизнес нь бүтлгүүтэж бизнес хамтрагчаасаа Мелания $50 сая шүүхээр нэхэмжилснээр энэ бизнес дампуурч дууссан юм. Одоогоор Мелания Трамп 1825-аас 1829 оны хооронд Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай байсан Луизия Адамсаас хойш Америкийн нэгдсэн улсын 2 дахь гадаадд төрсэн гадаад гаралтай тэргүүн хатагтай юм байна. Тэргүүн хатагтай Меланиагийн хувийн намтрыг зохиосон Free Melania гэх нэртэй номыг зохиолж Кейт Беннет гэх эмэгтэй бичсэн байна. За уг номонд бол Мелания Трамптай гэрлэж эрх мэдлгүй тансаг шорон шиг амьдралд амьдрдгаа гэсэн цуу яриаг үүсгэж тайлбарлсан байна. Түүгээрч зогсохгүй Мелания цагаан ордонд өөрийн гэсэн тусдаа унтлахын өрөөтэйг нь тэрээр Трампын тансаг ертөнцийн хамгийн эрхчлөөтэй хүний нэг гинэ. Мөн Tel Aviv дахь уулзалтын үед бол Трамп Мелания хөтлөг гэхэд тийм ээ Мелания дургуулхан гараа татж авч байгаа алдартай интернет орчныг шуугуулад байсан энэ бичлэгч тухайн номонд тайлбарлаж ярьсан байна. За эцэст нь Free Melania номын зохиолч Кейт ярихдаа бол Мелания Трамп бол Америкийн нэгдсэн улсын өмнөх бүх тэргүүн хатагтай нараас огт өөр эмэгтэй байсан юм аа. Би түүний намтар номыг бичих үед түүний талаар олж мэдсэн гэж ярьсан байна. За ингээ өнөөдрийн маань дугаар өгөр дуусч байна. Та бүхэн таалагдсан бол илүү уруу сувг дээр лайк, subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.